Тэгэхээр химийн кинетикийн нэг чухал ойлголт олоох химийн тэнцвэрийн шилжилтийг авч үзье. За үүнээс өмнө эргэх ба үл эргэх урвал за химийн тэнцвэр Лев-Сталин зарчим гэж юу юм? Тэнцвэрийн шилжилтэнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг ярилцъя. Мегмар Сурмагшин химийн тэнцвэрийг авч үзэхээс өмнө эргэх ба үл эргэх урвалын талаар ярилцъя. За химийн урвалыг үл эргэх урвал гэж хоёр ангилж байна, тийм үү? За үл эргэх урвал гэдэг нь юу вэ гэхээр жишээлбэл энд бид нар чүдэнцийг шатааж үзсэн байна, тий. За тэгтэл шатсан бүтээгдэхүүн буюу тэр дулаан, гэрэл, үүссэн үнс, тий хийнүүдийг нийлүүлж агаад анхны энэ модыг бол ерөөсөө хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ маань үл эргэх урвал болж таарж байна, тий. За мөн үл эргэх урвал дээр энд нэг жишээ авсан байна. Натрийн тиосульфат хөхрийн хүчилтэй урвалд ороод натрийн сульфат SO2 хөхрлийг хий, тийм ээ. Ус хөхөр гэсэн энэ нэгдлүүдийг үүсгэсэн байна шүү дээ. За энэ хоёр нэгдэл маань урвалд орж байгаа хоёр нэгдэл маань хоёулаа өнгөгүй усан усмалдаа өнгөгүй байдаг бодисууд байна, тий. Тэгээд натрийн сульфат маань өнгөгүй усан усмал дотроо үлдэх нь. За SO2 маань ялзарсан өндөгний үнэртэй ус амлаас дээшээ дийгдээд явчих нь. Харин хөхөр шар өнгөтэй ус амлын ёроолд тунаад ороод ирэх нь, тий. За тэгвэл энэ эцсийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээд анхны энэ хоёр бодисоо ерөөсөө гаргаж авах боломжгүй ийм урвалуудыг үл эргэх урвал гэх нэ. За харин эргэх урвалын хувьд за жишээлбэл энэ төмрийн олоорид калиум радонидтай урвалд орсон байна, тий. За төмрийн радонид болон калиум хлоридыг үүсгэсэн байна. За тэгвэл эндээс шүү дээ төмрийн хлорид маань өөрөө цайвар шаргал өнгөтэй уусмал байгаа. Калиум радонид бол өнгөгүй. За тэгвэл урвалд орж байгаа бодисуудын нийт өнгө бол ерөнхийдөө цайвар шаргал болох гээд байна, тий. За тэгвэл бүтээгдэхүүн бодисоо харъя. Калиум хлорид маань өөрөө өнгөгүй бодис байгаа. Төмрийн радонид маань улаан хүрэн өнгөтэй бодис байгаа. За тэгвэл энэ бүтээгдэхүүн бодис маань ерөнхийдөө улаан хүрэн өнгөтэй болох нь, тий. За тэгвэл энэ урвал одоо анхны бодисууд урвалд орох процесс, тий. Процесс бол явагдаж байна. Гэтэл энэ үүссэн бүтээгдэхүүн бодис буюу төмрийн радонид калиум хлорид эргэж бас урвалд ороод анхны бодисуудаа үүсгдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёр урвал эсрэг зүгт адил хурдтай явагдах боломжтой. Ийм урвалууд дээр химийн тэнцвэр яригддаг бөгөөд ингэж бүтээгдэхүүн бодис нь анхны бодисоо үүсгэдэг, анхны бодис нь бүтээгдэхүүн бодисоо үүсгэдэг. Эдгээр урвалуудыг эргэх урвал гэж үздэг байна. Эргэх химийн урвал нь нэг чиглэл дуустлаа явагддаггүй бөгөөд харин шулуун болон буцах чиглэл нэг зэрэг явагддаг. За ийм урвалыг эргэх урвал гэсэн, тий. За эргэх урвалын үед шулуун ба буцах урвалын хурдууд тэнцсэн үеийг химийн тэнцвэр тогтсон төлөв гэж үздэг байна шүү дээ. За химийн тэнцвэрийн тоон үзүүлэлтийг тэнцвэрийн тогтмол К-г ашиглаж илэрхийлдэг. За жишээлбэл AB2 бодис урвалд орж байна, тий. Тэгээд CD гэсэн бүтээгдэхүүнүүд үүсэж штэ. Тэгвэл энэ маань эргэдэг урвал учраас CD бас урвалд орохороо эргүүлээд AB гэсэн бодисуудаа үүсгдэг бахан, тий. За энд жижигээр бичсэн M, N, P, Q гэсэн эдгээр нь урвалыг тэнцвэрлэхэд шаардлагатай стихиометрийн коэффициентүүд байна, тий. За тэгвэл штэ AB2 бодис урвалд орохыг шулуун урвал гэж ярьж байгаа. CD2 бүтээгдэхүүн маань урвалд ороод эргээд AB-г үүсгэхийг буцах урвал гэж байгаа. Ингээд шулуун болон буцах урвалын хурдууд тэнцэх үед химийн тэнцвэр тогтлоо гэж үздэг байна штэ. За тэнцвэр тогтсноор шулуун болон эсрэг урвалууд хоёр тишээгээ яг адилхан хурдтай явагдаж байгаа учраас системд ямар нэгэн өөрчлөлт гардаггүй. Өөрөөр хэлбэл тэнцвэр тогтсны дараа CD AB-гийн концентрацууд бол яг тогтвортой байдаг. Гэхдээ тэр нь огт өөрчлөлтгүй бол биш. Эсрэг чиглэлдээ адил хурдтайгаар үүсээр байгаа гэдгийг илэрхийлдэг байна. Урвалын урдны тэнцвэрийн тогтмол К-г хэрхэн тодорхойлох вэ гэдгийг авч үзэх гэж штэ. За AB2 бодис маань урвалд ороод C болон D бүтээгдэхүүн үүссэн гэдэг түрүүнийхээ тэгштэглийг ашиглая, тий. За энд эргэх урвал буюу ерөнхийдөө шулуун болон буцах урвалууд яг адилхан явагдаж байгаа гэж ойлгож болох нь. За шулуун урвалын хурдны тэгштэглийг масс үйлчлэлийн хуулиар бичиж. За энэ нь шулуун урвалд AB2 бодис урвалд орж ин тэдгээрийн концентрацийг стихиометрийн коэффициентаар нь зэрэг дэвшүүлсэн үржүүрийг тогтмол К тоогоор үржүүлсэнийг шулуун урвалын хурд гэж байна, тий. За К нь урвалын хурдны коэффициент байгаа, тийм үү. За буцах урвалын хурдны
тэгштэглийг илэрхийлье. За энэ буцах урвалд С болон Д бодис орж байна тийм үү. За тэгэхээр энэ хоёрын концентрацийг мөн стихиометрийн коэффициентээр нь зэрэг дэвшүүлсэн үржүүрийг тогтмол К2 буюу урвалын ордны тогтмолоор үржүүлсэнтэй тэнцүү болж байна. В буцах урвал нь тийм үү. За тэгвэл штэ химийн тэнцвэр тогтно гэдэг нь шулуун болон буцах урвалын хурд тэнцэнэ гэсэн үг тийм. За энэ тэгштэглийн энэ хоёр тал тэнцүү юм чинь нөгөө хоёр талыг нь тэнцвүүлэн бичих боломжтой байна. За тэгээ бичсэн хэлбэр нь энэ. К1-ийг үржих нь А-гийн М зэрэг, В-гийн N зэрэг, К2-ыг үржих нь С-гийн П зэрэг, D-гийн Q зэрэг тий. За эндээсээ бид нэр тогтмол тоо К1, К2-ыг тэнцвүүгийн тэмдгийнхээ нэг талд харин концентрацуудыг нөгөө талд нь гаргаад бичье. За ингүүл К1-ийг хуваах нь К2 гэдэг. Энэ К2 бол ишигээ гарч байна тий. Нөгөө талд нь С-гийн П зэрэг, D-гийн Q зэргийг хуваах нь А-гийн N зэрэг, В-гийн N зэрэг болж байна тий. За энэ маань хоёулаа тогтмолтой. Өөрөөр хэлбэл нэг тогтмолтойг нөгөө тогтмолтойд харьцуулсан харьцаа болж таарна тийм үү. За тэгэхээр энийг ерөнхийд нь том К-гаар тэмдэглээд урвалын урдны тэнцвэрийн тогтмол гэд нэрлэждэг байна шүү дээ. За тэгвэл урвалын урдны тэнцвэрийн тогтмол концентрацаас хамаарсан тэнцвэрийн тогтмолыг бичихтэй энэ тодорхойлолтоос нь харахтаа за энэ урвал дээр бид нар CD-г бол бүтээгдэхүүн бодис гэж байгаа, AB-г бол анхны бодис гэж байгаа. Тэгвэл бүтээгдэхүүн бодисын энэ дөрвөлжийн хаалтыг нь концентрац гэж унших нь тий. Концентрацийг стихиометрийн тоогоор нь PQ гэсэн тоогоор нь тий зэрэг дэвшүүлсэн үржүүрийг анхны бодисын концентрацийг стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн үржүүрт харьцуулсныг урвалын урдны тэнцвэрийн тогтмол К гэж нэрлэдэг байна. За энэ дээр ихтэй К1, К2 гэдэг нь хоёулаа өөр утгатай тэнцвэрийн урвалын урдны тогтмолууд байгаа. Яг гэхээр AB бодис маань урвалд орох үед тодорхой нэг тогтмол тоонд урвалын урдны тогтмол нь харгалзаж байна. Тэрийг К1 гэж байна тий. Харин К2 гэдэг маань зөвхөн CD бодисыг урвалд орох үед харгалзсан хурдны тогтмол байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа өөр тоо утгатай. Гэхдээ урвалын хурдны тогтмол маань температураас хамаарсан тухайн температурт тогтмол хэмжигдэхүүн байдаг. За ингээд эндээс урвалын хурдны тэнцвэрийн тогтмол гэдэг нь бүтээгдэхүүн бодисуудын концентрацийг стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн үржүүрийг анхны бодисуудын концентрацийг стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн үржүүрт харьцуулсныг хэлдэг байна. Одоо энэ урвал дээр А, Б, С, Д бодисуудыг хий байдалтай бодисууд гэж үзье тийм үү. За тэгвэл хий байдалтай бодисууд урвалд орж тэнцвэр тогтсон бол тэнцвэрийн тэгшгэлд концентрацийн оронд даралтын утгыг нь ашиглаж болдог. За жишээлбэл үүнийг болохоор даралтаас хамаарсан тэнцвэрийн тогтмол буюу КП гэж тэмдэглэдэг байна шүү дээ. Тэгтээ бичлэлт нь бол түрүүний концентрацаас хамаарсан тэнцвэрийн тогтмолтой адилхан. За эндээс харъя. За тэгвэл шүү дээ энэ С бодисын даралтыг стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн байна тий. Д бодисын даралтыг мөн стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн үржүүрийг анхны бодисуудын концентрац даралтыг стихиометрийн тоогоор нь зэрэг дэвшүүлсэн үржүүрт харьцуулсан байна шүү дээ. За үүнийг даралтаас хамаарсан тэнцвэрийн тогтмол гэж хэлэх нэ. За хий байдалтай бодисууд дээр энэ даралтаас хамаарсан тэнцвэрийн тогтмолыг ашиглах нэ. За даралтаар илэрхийлсэн тэнцвэрийн тогтмол КП нь концентрацаар илэрхийлсэн тэнцвэрийн тогтмолтойгоо дараах хамааралтай байдаг. За КП тэнцвэр КЦ-г үржих нь RT дельта N гэсэн хамааралтай байна шүү дээ. За дельта N гэдэг нь юу вэ гэхээр бүтээгдэхүүн бодисуудын стихиометрийн тооны нийлбэрээс анхны бодисын стихиометрийн тооны нийлбэрийг хассантай тэнцүү байна. Энэ дельта N тийм үү. За R нь болохоор хий универсал тогтмол, T нь тухайн температур дахь Кельвиний температур хана тийм. За мөн тэнцвэрийн тогтмол нь Гибсийн энергийн хооронд дараах хамааралтай байдаг. За энэ концентрацаас хамаарсан тэнцвэрийн тогтмол нь за E-гийн хасах дельта G-г хуваах нь RT-гийн зэрэгт гэсэн ийм хамааралтай байна. Химийн тэнцвэрийн шилжилт Леш кристаллын зарчмыг авч үзье. За химийн тэнцвэр тогтсон системд гаднаас ямар нэгэн хүчээр үйлчлэхэд тэнцвэр алдагддаг. Ингээд хэсэг хугацааны дараа дахиад
тэнцвэр тогтож болдгоо. За тэнцвэрийн шилжилтийг Лес Шателийн зарчмын дагуу явуулдаг гэж үздэг. За жишээлбэл химийн тэнцвэр тогтсон системд гаднаас ямар нэгэн хүчээр үйлчилбэл уг гадны хүчний үйлчлэлийг бууруулах чиглэлд химийн урвал эрчимтэй явагдана гэж үздэг. За химийн тэнцвэрийг шилжүүлдэг хүчин зүйлүүдийг энд харуулсан байна. Бодисын концентрац, даралт, эзэлхүүн, температур гэх мэт. Тэгвэл эдгээр хүчин зүйлүүд нь тус бүрдээ тэнцвэрийг хэрхэн шилжүүлж байгаа талаар нэг бүрчлэн тайлбарлая. Тэнцвэртэх концентрацийн нөлөөг авч үзэхдээ энэхүү урвалыг авч үзье тийм ээ. Төмрийн холорид байна. Энэ маань өөрөө бүдэг шар өнгөтэй уус мал ах нь калиен арданид маань өнгөгүй уус мал байгаа. Тэгвэл урвалд орж байгаа бодисын өнгө ерөнхийдөө бүдэг шар өнгөтэй болж байгаа тийм үү. Гэтэл бүтээгдэхүүн бодис буюу калиен холорид маань өнгөгүй төмрийн арданид болохоор улаан хөр өнгөтэй ийм бодис байгаа. Тэгвэл энэхүү уус млын өнгө, бүтээгдэхүүн бодисын уус млын өнгө яах нь улаан хөрөндөө өнгийн уус мал үүсгэн тий. За ингээд тэнцвэр тогтцсон ийм хуруушилтын систем байна. Энэ хуруушилтын дотор эдгээр бодис бүгдээрээ тэнцвэртэй оршиж байна гэж үзэх гээд байна тий. За энэ тохиолдолд гаднаас бид нар ямар нэгэн энэ бодисуудаас дөрвөн бодисоос аль нэгийг нэмж болно. За жишээлбэл калиен холорыг нэмлээ гэж бодъё тий. За тэгэхээр калиен холорыг нэмэхээр Лес Шателийн зарчим ёсоор тэнцвэр алдагдана. Нэгдүгээр, хоёрдугаар тэнцвэр хаашаа шилжих вэ гэдэг нь шулуун урвал хурдан явагдах уу, буцах урвал хурдан явагдах уу? Энэ нь хариу өгөөч л гэсэн санаа байхгүй юу? За калиен холорын концентрац өсөд ороод ирсэн тийм үү? За тэгвэл Лес Шателийн зарчим ёсоор гадны хүчний нөлөөллийг бууруулах чиглэлд химийн урвал явагдаж дахин тэнцвэр тогтно гэсэн байгаа. За тэгвэл гаднаас калиен холор нэмсэн юм чинь энэхүү нөлөөллийг бууруулахын тулд буцах урвал эрчимтэй явагдах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл калиен холор төмрийн арданидтайгаа урвалд орж эрчимтэй урвалд ороод анхны бодисуудаа үүсгэсэн тохиолдолд калиен холор маань буурж орж ирнэ тийм үү. За ингээд уус млын өнгө анхны улаан хүрэн байснаасаа калиен холорыг нэмэхэд бүдэг шар руу хувирах нь тэнцвэр шилжиж байгааг илэрхийлж болох нэ. За мөн хэрвээ ингээд тэнцвэр шилжээ тэнцвэр ингээд тогтсон байлаа. Тэгтэл дахиад аль нэг бодисыг бол нэмж болно тий. За жишээлбэл калиен арданидыг нэмж өгье тэнцвэр тогтсон систем дээрээ. За ингээд гадны хүчний нөлөөллийг бууруулах чиглэлд химийн урвал явагдана гэсэн тий. Тэгэхээр гадны хүчний нөлөөлөл маань калиен арданидын концентрац ихссэн байгаа. Тэгвэл энийг бууруулахын тулд энэ зарцуулагдах ёстой. Ингийн тулд төмрийн холорид калиен арданидтайгаа урвалд ороод тэгээ бүтээгдэхүүнээ үүсгэж зарцуулагдана. За тэгвэл уус млын өнгө нь илүү улаан хүрэн болж өөрчлөгдөх нь шүү дээ. За энэ мэтчлэнгээр химийн тэнцвэрт концентрац нөлөөлдөг ах нэ. Тэгээд концентрац аль бодисыг нэмснээс шалтгаалаад тухайн бодисын концентрацийг бууруулах чиглэлд химийн урвал явагдана гэдэгт л хариу өгдгийг Лес Шателийн зарчим гэж үзэж штэ. За энэ жишээн дээр бас концентрац яаж тэнцвэрийг шилжүүлж байна гэдгийг харж үзье. За дараах урвалын үед NO2-ын концентрацийг 5 дахин ихсэхэд тэнцвэр хаашаа шилжих вэ? Урвалын хурд хэд дахин өсөх вэ гэсэн асуулт байна. Тэ хоёр асуулт байна. За тэгвэл NO2 маань шулуун урвалд орохоор N2O4-ыг үүсгэх нь нэ тий. N2O4 маань буцах урвалд орохоор NO2-оо үүсгэдэг гэсэн ийм иргэдэг урвалын жишээ явж байна тий. За тэгвэл штэ эхний ээлжинд эхлээд концентрацийг 5 дахин ихсэхэд тэнцвэр хаашаа шилжих вэ гэсэн. За тэгвэл штэ NO2-ын концентрацийг ихсэхийн тулд гаднаас NO2-ыг одоо нэмж өгсөн байна. Гэхдээ 5 дахин их хэмжээгээр нэмж өгсөн байна. За Лес Шателийн зарчим ёсоор аливаа тэнцвэр тогтсон системд гаднаас ямар нэгэн хүчээр үйлчлэхэд тэргүй тэнцвэр алдагдана гэсэн. За тэнцвэр алдагдсны дараагаар шинээр тэнцвэр тогтохдоо гадны хүчний үйлчлэлийг бууруулах чиглэлд химийн урвал явагдаж шинэ тэнцвэр тогтно гэсэн. За тийм учраас NO2 маань зарцуулагдаж шулуун урвал явагдаж ээж NO2-ын концентрац буурна штэ тий. Тийм учраас шулуун урвал түлхүү явагдах нэ гэж үзэх нь. За тэгвэл штэ урвалын хурд хэд дахин өсөх вэ гэж байна. За урвалын хурд хэд дахин өсөхийг тооцоолохын тулд масс үйлчлэлийн хуулийг ашиглана. За шулуун урвалын хурдны тэгштгэлийг бичиж үзье. За энэ дээр К1-ийг үржих нь урвалд орж байгаа бодисын концентрацийг стихиометрийн тоогоор нь зэрэг төвшүүлээд бичсэн байна. NO2-ын концентрацийн квадрат.
За ийм хурдтай явагдчихсан байна тий. За тэгвэл байна штэ. Урвалын энэ хоёрын концентрацийг 5 дахин ихссэн үеийн урвалын хурд нь V2 штрих шулуун болж таарна тий. За энэ K1-ийг өөрчлөх нь 5-ыг өөрчлөх нь NO2 хоёрын концентрацийн квадрат. Өөрөөр хэлбэл концентрац нь 5 дахин өссөн байна тий. За тэгвэл шулуун урвалын эцсийн хурд нь анхныхаас хэд дахин хурдан болсон бэ гэдгийг асуусан байна тий. Тэгэхээр V шулуун 2 штрихийг харьцуулах нь V шулуун 1 штрих тий. За тэгвэл энэ хоёрыг хооронд нь харьцуулах нэ. Ингээ харьцуулах нь. За тэгэхээр 5 5 25 буюу ижил коэффициентууд нь бүгдээрээ хураагдчихж байна тий. Тэгэхээр энэ хоёрын концентрацийг 5 дахин өсгөхөд шулуун урвалын хурд 25 дахин өсөж гинэ гэсэн хариулт гарч ирж байна. За энэ маягаар ингээд тэнцвэр шилждэг бах нэ. Тэнцвэр даралтын нөлөөллийг дараах жишээн дээр авч үзье. За SO2 нэмэх нь O2, 2SO3 гэсэн урвалын холимогдох нийт даралтыг 4 дахин ихсэхэд шулуун урвалын хурд яаж өөрчлөгдөх вэ гэдгийгсэн байна тий. За энэ маань тэнцвэр тогтсон систем байна. Өөрөөр хэлбэл 2 тишээгээ сум заасан гэдэг маань иргэдэг урвал дээр тодорхой хугацааны дараа тэнцвэр тогтсон байгаа. За тэгвэл байна штэ. Холимогдох нийт даралтыг 4 дахин ихсгэнэ гэдэг маань энэ систем маань нэг савнд байгаа штэ. Тэгвэл шахаж өгнө гэсэн үг тий. Шахаж өгөхөөр савны эзлэхүүн 4 дахин буураад концентрац нь 4 дахин ихснэ. За тэгэхээр даралт дээ штэ. 4 дахин ихснэ гэдэг нь ерөнхийдөө концентрац 4 дахин ихссэн маягаар тооцож урвалын хурдыг тооцоолж болох нэ. За тэгвэл шулуун урвалын хурдны тэгтгэлийг масс үйлчлэлийн хуулиар бичиж. За анхных нь хурдыг бичнэ. V шулуун 1 штрих тэнцүү K өөрчлөх нь урвалд орж байгаа бодис нь SO2 хүчил төрөгч 2 байгаа учраас тэдгээрийн концентрацийг стихиометрийн зэрэгтэн дэвшүүлээ бичсэн байна. SO2-ын стихиометрийн коэффициент 2, хүчил төрөгчийн нэгтэй тэнцүү байна тий. За шулуун урвалын хурдны тэгтгэлийг биччихлээ. За дараа нь даралтыг нь 4 дахин өсгөхөд урвалд орж байгаа болон урвалаас үүссэн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ концентрац нь 4 дахин өсөж байгаа шүү дээ. Гэхдээ энд зөвхөн шулуун урвалын хурд яаж өөрчлөгдөх вэ гэж асуусан байгаа тийм. За тэгвэл V2 штрих буюу урвалын эцэст даралтыг 4 дахин ихсэхэд SO2-ын концентрац 4 дахин өснө, O2-ын концентрац 4 дахин өснө. За ингээд эндээсээ 4 4 16 16-г 4-өөр үржүүлээд 64 гэсэн тогтмол тоо гарч байна тийм ээ. Тэгээ K1-ыг өөрчлөх нь SO2-ын концентрац, O2-ын концентрац гэж орж ирж байна тийм үү. За шулуун урвалын хурд яаж өөрчлөгдөх вэ гэсэн. За тэгвэл шулуун урвалын хурдны харьцааг аваад үзчихье. V шулуун 2 штрихийг 1 штрихтэй харьцуулсан тий. За энд тэгэхээр 64-өөс бусад ижил коэффициентууд нь хоорондоо хураагдаад ерөнхийдөө 64 дахин өснө гэж орж ирж байна. За тэгвэл даралтыг ихсгэн гэдэг маань концентрацийг 4 дахин өсгөж гин гэж ойлгох нь даралтыг харин бууруулна гэдэг нь концентрацийг 4 дахин бууруулна гэсэн маягаар тооцож химийн тэнцвэрийг тэнцвэрийн шилжилтийг тооцоолох нэ. Даралтын нөлөөллийг дараах 2 жишээн дээр авч үзье. За түрүүний SO2 нэмэх нь O2-с O3 гэсэн хий үүссэн байна тий. За энэ үед тодорхой тоо бол тэдээр даралтыг ихсгэнэ гэж бол өгдөөгүй. Харин уг урвалын хувьд даралтыг ихсэхэд химийн тэнцвэр хаашаа шилжих вэ? Нөгөөх нь даралтыг бууруулахад химийн тэнцвэр хаашаа шилжих вэ гэсэн А, Б тохиолдлууд байна л та. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр стихиометрийн тооны нийлбэрийг авч үздэг. За жишээлбэл урвалд орж байгаа бодисуудын хувьд энд SO2 нь 2 моль, O2 1 моль байна тий. Өөрөөр хэлбэл урвалд орж байгаа бодисуудын нийт молийн тоо 3 байна. Харин бүтээгдэхүүн бодисын молийн тоо нь 2 байна тий. Ийм учраас даралтыг ихсэхэд даралтыг Флеш-Шталлен зарчмын дагуу гадны хүч чинь даралт ихсээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгвэл даралтыг бууруулах чиглэлд химийн урвал явагдах нь шүү дээ. За тэгвэл байна шүү дээ. Тухайн эзэлхүүнд 3 моль бодис байвал даралт багтаа байх уу, 2 моль бодис байвал багтаа байх уу гэдэг асуултанд хариулна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг адилхан эзэлхүүнтэй савнд 2 моль бодис хийх нь даралт багтаа болж таарна штэ. Тэгэхээр гадны хүч бол даралтыг ихсгэсэн. Харин Флеш-Шталлен зарчмын дагуу даралтыг бууруулах буюу шулуун урвал түлхүү явагдаж бүтээгдэхүүн үүсэх чиглэлд химийн урвал явагдах нэ. За энд болохоор
мөн ялгаагүй даралтыг бууруулахад гэж байна тий. Гадны хүч бол даралтыг бууруулсан байна. Тэгвэл Лешателийн зарчим ёсоор одоо даралтыг ихсгэх тийшээ хиймийн урвал явагдах ёстой шүү дээ. За тэгвэл мойлын тооны нийлбэр уралд орж байгаа бодисуудын хувьд бол стихиометрийн тооны нийлбэр 3 байсан. Харин бүтээгдэхүүн бодис нь 2 моль болж таарж байна тийм ээ. За тэгвэл гадны хүч даралтыг бууруулсан юм чинь Лешателийн зарчим ёсоор даралтыг одоо өсгөх ёстой. Өсгөхийн тулд мойлын тооны нийлбэр ихтэй тал руу буюу буцах урвал түлхүү явагдаж химийн тэнцвэр шилжихтэй. Температурын нөлөөллийг авч үзье. Азот устөрөгчтэй урвалд ороод амиг үүсгэх урвал өгөгдсөн байна тий. За энэ урвалын энтальпи буюу даралт тогтмол үеийн дулаан нь хасах 92 кJ байна. Өөрөөр хэлбэл энэ маань экзотерм урвал буюу орчиндөө дулаан ялгаруулж явагддаг урвал байна. Күүгээр тэмдэглэвэл дулаан нь нэмэх тэмдэгтэй ах нэ. За энэ урвалын үед температурыг өсгөх болон бууруулахад химийн тэнцвэр хаашаа шилжих вэ гэж асуусан байна тий. За тэгвэл нь штэ тухайн урвал азот устөрөгчтэй урвалд ороход NH3 үүсгэхээс гадна 92 кJ дулаан орчиндөө ялгарсаар байх нь байна тий. За тэгвэл температурыг өсгөөд үзье. Гаднаас нь энэ урвал явж байгаа системийг халаана гэсэн үг шүү дээ. За энэ тохиолдолд гадны хүч маань температурыг өсгөөд байна. Лешателийн бол гадны хүчний үйлчлэлийг бууруулах чиглэлд химийн урвал явагдана гэд хэлсэн шүү дээ. Тэгвэл шулуун урвал явагдал байвал температур өсөд байх учраас буцах урвал явагдах нь температурыг бууруулах учир шалтгаан болох нь шүү дээ. За тэгвэл эсэргээрээ энэ урвал явагдаж байгаа систем байж гэн тий. Энийн орчны температурыг нь бууруулад өгчээ. Бууруулад өгөнгүүт одоо нэг гадны хүч температурыг бол бууруулж өгсөн учраас одоо Лешателийн зарчмаар тэнцвэр шилжихтэй температурыг өсгөх шаардлагатай болно. За ингийн тулд шулуун урвал явагдах буюу азот устөрөгчтэйгээ урвалд ороод амикийг үүсгэн дээрэс нь дулаанаа ялгаруулах боломжтой байх нэ. За энэ мэтчлэнгээр химийн тэнцвэр шилждэг байх нэ. За өөрийнхөө сонирхсан сэдвээр зөвлөгөө авахыг хүсвэл 9813 3311 дугаарт хандаж болно. Хичээлээр химийн тэнцвэрийн шилжилтийн талаар үзсэн тий. За үүн дотор бас эргэх ба үл эргэх урвал тэнцвэрийн тогтмол, химийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар үзсэн. Үүн даралт, температур, эзэлхэн гих мэтчлэн тий. За ингээд энэ талаар хоорондоо дүгнэлт хийгээд ярилцлага хийгээрэй. За мөн зөвлөгөө авахыг хүсвэл 9813 3311 дугаарт хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.